Цэсэний залуусаа энэ удаагийн хичээлээр хэдүүлээ balance, margin call, pre-margin, equity гэсэн зүйлсийг үзэх болно. Окей. За тэгэхээр хамгийн ихэнд баланс. За баланс гэдэг нь юу юм бэ гэх юм бол таны дансанд байгаа нийт хөрөнгөний хэмжээг хэлж байгаа. Та дансаа цэнэглэсэн хэмжээ биш тийм ээ. Таны дансаа цэнэглэсэн хэмжээ та хэрвээ арилжаа хийгээг бол таны дансаа цэнэглэсэн хэмжээ. Арилжаа хийгээд гарч ирсэн тохиолдолд таны ашиг болон алдагдлыг нэмж болон хасаад таны арилжааны бүгд хаалттай байгаа тохиолдолд харагдаж байгаа тэр дансны хэмжээг баланс гэж нэрлэдэг. Тэгэхээр таны дансанд яг бодитоор байж байгаа мөнгөн дүн гэсэн үг. Яг одоо таны ашиг болон алдагдaltaй байгаа нээлттэй байгаа арилжааг үүтэ авцаад. За тэгвэл яг тэр нээлттэй байгаа арилжааг хамт нь оруулаад одоо яг нээчихсэн байгаа арилжааны шиг гүйж байгаа ашиг болон алдагдлыг нэмж болон хасаж тооцсон дүнг нь equity гэж нэрлэдэг. Equity. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг гэхээр та ямар нэгэн арилжаанд ороод $1000 данстай байгаад тухайн $1000 дансан дээр хэрвээ арилжаа нээгээгүй байгаа тохиолдолд та $1000 данс чинь баланс гэж харагдана гэсэн үг. $1000 гэж. Equity чинь болохоор $1000 дансан дээр чинь нэмээд та магадгүй $100 ашигтай арилжаа хийгээд явж байгаа. Гэхдээ хаагаагүй байгаа тохиолдолд $1100. $100 алдагтай арилжаа хийгээд явж байгаа. Хаагаагүй байгаа тохиолдолд $900 гэж харагдана гэсэн equity чинь. Окей. За тэгэхээр equity баланс хоёрын хоорондын ялгаа бол их энгийн байгаа шүү дээ, тийм ээ. Нэг нь хаацсан, нөгөөх нь хаагаагүй байгаа. Ашиг болон алдагдлын хэмжээг нэмж болон хасаж тооцсон дүнгууд гэсэн үг. Окей. За тэгвэл margin гэж байгаа. За margin гэдэг маань юу гэсэн үг гэхээр та арилжааг нээхэд ашиглаж байгаа мөнгөн хэмжээг хэлж байгаа. Та арилжааг нээхийн тулд ашигласан мөнгөний хэмжээг чинь брокер хадгалж авч үлддэг. Тэрийг margin гэж нэрлэдэг. Pre-margin гэдэг нь болохоор таны арилжаанд ашиглаагүй байгаа нийт мөнгөний хэмжээг хэлж байгаа. Тэгэхээр margin гэдэг нь ашиглагдсан байгаа, яг ашиглаж байгаа, ашиглагдаж байгаа мөнгөний хэмжээ. Pre-margin гэдэг нь ашиглагдаагүй үлдчихсэн байгаа мөнгөний хэмжээг хэлнэ гэсэн. Окей, маш амархан байна шүү дээ. За, үүний дараа болохоор balance, equity, margin гэж явсны дараа margin call гэдэг зүйл орж ирдэг. За, margin call гэдэг зүйл нь ямар ч үстэй мэхээр брокерийн зүгээс өгж байгаа сануулга гэж ойлгож болно. Таны данс хэтэрхий бага хэмжээнд очиод нэ хэтэрхий хэмжээний алдагт үлээчлээ. Брокерт байсан маржинаа хүртэл идэд хийллээ шүү гэдэг сануулга. Энэ сануулгаар бол дамжуулаад брокер өөрөө таны одоо яах нь үлдсэн байгаа капиталыг авч үлдэхийн тулд таны өмнөөс та хэрвээ алдагдaltaй арилж байгаа хаахгүй бол таны өмнөөс алдагдaltaй байгаа арилжааг чинь хаах бүрэн боломжтой гэдэг. Энийг margin call гэж нэрлэдэг. За. Тэгэхээр margin call-ийн хувьд бол брокер болгон дээр margin call жоохон өөр байдаг. Тэгэхээр хэр хэмжээний margin call-тай брокер вэ гэдгийг нь та бас ажиглаж үзээрэй гэж зөвлөе. За тэгэхээр энд бол би balance, equity, margin call, pre-margin энэ зүйлсийг тайлбарлалаа. За үүн дээрээс нэмээд хэдүүлээ TP, entry, SL гэж юу яриад байгаа юм бэ тухай ярилцгаая. За тэгэхээр entry гэдэг бол маш энгийнээр бол таны орж байгаа ханшийг хэлнэ. Орж байгаа ханш гэдэг маань юу гэсэн үг вэ? Та ямар нэгэн арилжааг нээхдээ тэр ханшин дээрээс нээж байгаа гэсэн үг. За тухайн таны арилжаа нээж байгаа ханшийг чинь entry гэж нэрлэнэ. Та buy-дж болно, та sell-дж болно. Таны тэр buy-дж болон sell-дж байгаа захиалгын хүч буй тэр ханшийг entry гэж нэрлэдэг. Entry price буюу оролтын ханш, оролтын цэгч гэж ярьдаг тийм ээ. Окей. За тэгвэл TP гэж юу гэсэн үг юм бэ? TP гэдэг нь болохоор take profit гэдэг үгний үндсэндээ товчлол нь байгаа. За тэгэхээр take profit гэдэг маань ямар цэгийг хэлдэг вэ гэх юм бол take profit price гэж ярьдаг. Ашиг авах ханш гэсэн утгатай. Тэгэхээр та entry цэгээсээ ороод хаана ашиг авах гэж бодож байгаа. Та ер нь тухайн entry цэг дээрээс орохдоо buy-дж чинь, sell-дж чинь гэдэг чинь гол нь биш. Хамгийн гол нь хааш нь buy-дж байгаа, хааш нь sell-дж байгаа тийм ээ. Таны тэр хааш нь buy-дж байгаа, хааш нь sell-дж байгаа гэдэг дээрээ яг за би жишээ нь одоо 3150 гэдэг үн дээрээс 3160 гэдэг үн лөө buy-дж байгаа гэж бодоход 3160 гэдэг үн маань миний take profit буюу ашиг авах цэг маань байна шүү дээ. TP цэг маань гэсэн. Тэгэхээр take profit буюу TP гэдэг цэг маань бол ерөөдөө ашиг авах ханшийг тогтоож өгсөн байгаа цэгийг TP цэг гэж нэрлэдэг. SL гэж байгаа. SL гэдэг нь stop loss гэдэг үгний товчлол байгаа. За SL буюу stop loss гэдэг маань бол та энд ирэх юм бол би арилж байгаа алдагдaltaй шууд хаана гэдэг утгаар буюу ерөөдөө алдагдлаа хүлээгээд энэ цэг дээр би арилж байгаа хаах ёстой гэдэг байдлаар харьцаж байгаа тэр цэгийг чинь тэр ханшийг чинь хэлдэг. Тэгэхээр би 3150 дээрээс buy-даад 3160 дээр ашиг авна гэж бодсон байгаа. Гэхдээ би 3150 дээрээс 3160 руу явахгүй ханш миний эсрэг 3140 дээр ороод ирэх юм бол би шууд алдагдлаа хүлээгээд арилжааг хаая гэсэн байдлаар бодож байгаа бол тэр алдагдлаа хаах цэг буюу stop loss гэдэг цэгийг заавал тогтоож өгөх ёстой. Stop loss зүгээгүй байгаа тохиолдолд таны алдагдал зогсохгүй үргэлжилсээр л байх болно. Маркет таны эсрэг явж хахад та нарыг анзааргүй байгаа тохиолдолд алдагдал чинь үргэлжилсээр л байх болно. Нөгөө яг брокерийн зүгээс
margin call болтол үргэлжлэх болно гэсэн үг. Эсвэл дансчин бүр тэр чигтээ шаардтал. Тэгэхээр stop loss-ыг 50-д өгсөн байгаа тохиолдолд таны алдна гэсэн хэмжээгээр л яах нь алдагдал хүлээгдэд шууд арилжаа чинь хаагдана гэсэн. Тэгэхээр stop loss бол маш чухал. Stop loss-ыг монголчууд 100 гэж ярьдаг, 50 гэж ярьдаг. Stop loss-ыг бол заавал зөөж өгөх ёстой. Stop loss-ыг зөөж өгснөөр та өөрийнхөө капиталыг хамгаалж чадна гэсэн. Окей. За юм байна. За тэгэхээр stop loss, take profit, entry 3 цэг маань бол гуруула угаасаа ойлгомжтой та арилжаанд орж байгаа тохиолдолд заавал тавигдж байгаа 3 зүйл байгаа. Нэгдүгüүрт нь таны орж байгаа цэг, хоёрдугаарт нь таны ашиг авах цэг, гуравдугаарт нь таны stop loss буюу алдагдлаа хүлээх цэг гэж. Тэгэхээр stop loss гэдэг цэгийг заавал тавьж өгөөрэй, take profit гэдэг цэгийг заавал тавьж өгөөрэй. Шалтгаан нь юу вэ гэх юм бол та алдагдлаа хүлээгээд гарсан дээр дансаа шатааснаас та ашиг аваад гарсан дээр ашиг авах гэж байгаа цэг дээр ашиг авах гэдэг take profit гэдэг цэгийг тэр зүйлийг байршуулаагүй байгаа тохиолдолд ашиг авах цэг дээр чи хүрцэн байдаг, та анзаараагүй өөр зүйл хийж идэг, өөр юм хийж идэг, эсвэл магадгүй зүйл жишээ авч үзгээд та унтчихлаа гэж бодоход ашиг авах цэг дээр чи үрчээд буцаагаад таны эсрэг ирэхэд та яах вэ? Авах боломжтой байсан ашиг авч чадаагүй байх бол. Окей. Тийм учраас take profit, stop loss-ыг заавал зөөж өгөөрэй.